Сайн байцгаана уу? Би та бүхэнд нэгэн мэдэгдлийн тухай танилцуулах гэсэн. Монгол Улсын их хурлын бүх гишүүдэд хандаж мэдэгдэл хүргэсэн. За иймэрхүү маягийн альбом тоод байгаа. За энэнийг бол бүр нэхээр нь постаар оруулж болно. Тэгэхээр энэ асуудал юу вэ гэхээр яг одоо 40 мянган жилийн төвхтэй нэгэн давхцал тохиож байгаа нь дэлхийд дахинд Арслангийн ордыг, Барын ордыг захирсан төв хувь соёлыг бомбын нэрэнд эхлүүлсэн 40 мянган жилийн давтамж энэ 5 дугаар сарын 15, 16, 17 тохиож байгаа юм. Гэтэл 5 дугаар сар гэдэг маань өөрөө яг монголчуудын сэргэн мандалтын хувьд бол 6 дахь сар нь. Дөнгөж би саяхан 5 сарын аялал дуусгаад 6 дахь сарын аялал 5 сард эхэлж байгаа нь яг ийм учиртай. Тэгэхээр 12 дугаар сард Нумын ордод Нумтан монголчуудын сэргэн мандалт дөрөвдөгчийн эртний сэргэн мандалтыг эхлүүлсэн байдгийг. Тэгэхээр дөрөвдөгчийн эртний сэргэн мандалтыг эхлүүлгүүд явцад түүний төгсгөлд нь одоо 5 дахьчийн нэрний эхлэхгүй юу гэх энэ үйл явцад тодруулж хэлэх юм бол та нарын дуртаар ярьдаг хөх монголчууд хэмээхэн хөх морин жилдэл хамаарна гэдгээ ойлгочих хэрэгтэй. Цагаан монголчууд цагаан морин жилд хамаарна. Дээд монголчууд нь одоо шар морин жилд хамаарна гэж ойлгол энд арай илүү төхөмтэй болно. Тэгэхээр яг одоо та бүхэн энэ 2025 оны 6 сарын 16, 17-нд эхлэх үйл явцын өмнө тэр үйл явцын өмнө 5 дахьт нь нэгдэх хэсгээ шийдэх хэрэгтэй болсон. Та нар 4 дахьт нь нэгдээгүй. 1 дахьт нэгдээгүй, 2 дахь, 3 дахь, 4 дахьт нэгдээгүй. Одоо 5 дахьт нэгдэхүүгүй юу гэдэг нь яг үнэндээ 6 дахьт нэгдэхүү гэдэг энэ сонголт руу орж ирж байгаа. 6 дахьт нэгдэхүү хамгийн сүүлийн боломж. Энэ 5 сарын 15, 16, 17-ны өдрүүдэд тохиож байгаа энэ цаг үе нь болохоор могоо нэрн үеийн, могоо жилийн, могоо сарын төгсгөл 5 сарын 30-ны дотор та бүхэн энэ хуваагдмал байдлын төгсгөл хийх хэсгээ шийдэх хэрэгтэй болсон. Монголын төв байнга хуваагдмал байдалд, дотоодын хуваагдмал байдалд явагдаж, байнга дотоодын зөрчилдөд явагдаж байсан. Энэ бол та бүхний сайн мэдэх эмгэг нээлттэй үйл явдал. Үүнийг аль хэдийнэ хэдэд эхэлснийг та нар товлон таних хэрэгтэй. Энэ бол Тэмүжин Чингис хаан төрхөөс өмнө, Исүкабаатрыг төрхөөс өмнө, Өөлөн эхийг төрхөөс өмнө үеийн үйл явдал. Аль хэдийнэ хуваагдмал байсан энэ Монголын дотоодын хуваагдмал байдлыг та бүхэн цаашид яг энэ байдлаар нь үргэлжлүүлэх үү гэдэг асуудал гарч ирээд байгаа. Энийг би маш олонтаа ярьдаг боловч та нар энийг ойлгохыг хүсдэггүй. За бусдыг нь болийг гэхэд зөвхөн сарны тоолол дээр энэ хуваагдал маш тодорхой харагддаг. Тэгэхээр та бүхэн нарны, галын, газрын он тоололд огт нэгддэггүй. Сарны он тоололд Хятадын хар битүү сардор Хятадтай, Манчтай, Төвдтэй, Тангалтай нэгддэг. Энэ нэгтгэлээ одоо болж байна, бүтэж байна гэж үзэж байгаа нь Жамуухтай нэгдсэн. Аль эсвэл Сэнгүмтэй нэгдсэн хар грейдийн эсвэл хар грейдийн хувлаатай нэгдсэн. Ийм 3 асуудал, дотоодын асуудал гарч ирж байгаа. Жамуухтай нэгдсэн нь бол Бодончрын Ахмад хөө.
Бодомчрын удамд үл хамаар хар кредийн тойрлын сэнгүмтэй нэгдсэн эсвэл хар кредийн тойрлын дүү жахан хамб түүний охины дунд хүйтэй нэгдсэн ховдойтой нэгдсэн гэсэн энэ 3 нэгдэл дээр дахин хятадтай нэгдсэн манжтай нэгдсэн төвдсэй нэгдсэн гэсэн ийм 6 харь нэгтгэлийн үйл ажиллагаа 1200 оноос хойш явагджээ. Тэгэхээр энэ явдлыг та нар одоо мөн үргэлжлүүлж байгаа. Тэгэхээр та нар яг одооны байдлаар бол жамуухтай нэгдсэн монголчууд гол руу салж нүүрсэн тэр нүүдлийн давтамжийг 5 сарын 30-нд хийх гэж байна. 5 сарын 30-нд хийх гэж байна. Энэ бол могон эртний төгсгөлд могоо жилийн могоо сарын адагт болж байгаа битүүнд та бүхэн дорн зүгийн их нэгтгэлээ дахин эхлүүлэх гэж байна. Хэрвээ та нар энэ нэгтгэлийг энэ жил хийх юм бол энэ бол 40 дахь нь. 40 дахь байна гэдэг бол 3 удаа нэгдээгүй, 4 дахьтээ нэгдэхгүй байхыг хүсэж байгаа. Энэ хандлага нь 5-6 дахь үе шатанда нэгдэхгүй байхын төлөх эрмэлзэл болж гарч ирж байгаа. Ийм нийгмийн үзэгдэл болоод байна нөхдүүд минь. Тэгэхээр та нар хизээч Монголын цагаан сарыг тэмдэглэж чадахгүй байгаагийн учир шалтгаан нь сарн тооллын өөр тоололт хамаархаас гадна та бүхэн жамуухын, сэнгүмийн, хувлайн, китдийн, манжийн, төвдийн гэсэн ийм хамааралд нэгдэж байгаа. Түүнийг болж байна, бүтэж байна гэж хоосон омогшиж аархаж байгаа явдлаа төгсгөл хийхгүй бол яг тэр дөрөөрөө үлдэх болчиход байгаа. Энэ явдал өөрөө яг одоо ямар хувь айдтайгаар дэлхийд дахинд асуудал шийдвэрлэх болчиход байна вэ гэдгийг сонирхох юм бол хүн төрөлхтний түүхэнд 312 мянган жилийн турш үргэлжлэх хоньны эрн нь өөрөө дэлхийд дахинд Монголын цагаан сардор нэгдэх ажиллагааг хийдэг. Та бүхэн энэнд 40 жил нэгдсэнгүй. Одоо шин тооллоор нь ярих юм бол, шин эхлэлд нь ярих юм бол ер нь бол 900 жилийн нэгдээгүй асуудал яригдаж байна. 900 жилийн гэх юм бол 1225 оноос 2025 он хүртэл та нар Монголын цагаан сардор нэгдээгүй энэ үйл явцын төгсгөл яг одоо та нарыг Монгол хүн мөн үү биш үү гэдэг асуудалд оруулж ирж байна. Тэгэхээр хүн болгон Монгол хүн байхыг хүсдэг ч гэсэн Монгол байхын шалгуур үзэлтийг даахгүй байгаа, мөн чанарыг танихгүй байгаагаа ойлгох цаг та нарт ирсэн боловч тэрнийг ойлгохгүй байсаар байгаад жамуухын монголчууд Тэмүжин Чингис хааны дайсан монголчууд болж байгаа нэг ийм эмгэнэлтэй төгсгөлөө 40 жилийн дараа эсвэл 900 жилийн дараа харах болчиход байна. Тэгэхээр 1125 он 26 онд Монголын нэгтгэл эхлэхэд та бүхэн түүнд нэгдээгүй Тэмүжин Чингис хааны дайсны фронтод явсаар байгаад эцэстээ өнөөдөр хүртэл явсан нэг ийм гаж дүр төрх гарч ирж байгаа. Тэгэхээр Монголын төв хувь соёлыг дэлхийд дахинд дахин эхлүүлэх ажиллагааг хийхэд архтуудын, ахээчүүдийн, аккейчүүдийн сэргэн мандалтыг эхлүүлэхэд Евразийн 40-50-ад орнд энэ үйл явц эхлэх боломжтой. Үүнийг ганц грек өмчлөх боломжгүй, үүнийг ганц монголчууд өмчлөх боломжгүй. Хүн төрөлхтний хамгийн нийтлэг өв соёл бол энэ сүүн замын дагуу түүний нэгэн том цикл давтамж 312 мянган жилийн төв хувь соёлд нэгдэхэд
Египт, Марокко, Грек, Чех, Унгар, Англи, Герман, Иран, Орос, Узбекистан, Кыргызстан, Тажикстан гэх мэт асар олон улс орнууд үүнд хамаарч байгаа юм. Хамаарч байсан тийм төв хувь соёл нь байгаа юм. Монголчуудын хувьд яг өнөөдрийн монголчуудын хувьд бол нэгдэх оролдого болсон 2-3 удаа. Тэгээд нэгдэж чадаагүй сүүлчийн оролдого нь бол 16 дугаар зуунд 17 дугаар зуунд болсон халахын анх дугаар эзэн ба халахын анх дугаар эзэн богд гэсэн хаан гэж одоо та нар ойлгоод байгаа. Тэр эзэн хаан ба эзэн гэсэн энэ хоёр ойлголт. Ягаад нэг нь эзэн байгаад нэг нь хаан болж байгаа юм бэ гэхээр хаан гэдэг нь өндөр гээгэн төвлөн захирч өөрөө бүхнийг дахин эхлүүлж байгаа. Гисрэнзийн үед болохоор төгсгөл битүүнд нь нэгдэж байгаа. Хоёр үйл процесс болсон. Энэ нь тэдгээрийнх нь хоёулангийнх нь ээж нь архи байсан, архиын улан байсан учраас энэ үйл процесс явагдчихжээ. Тэгэхээр та бүхэн одоо Чингисийн Монгол биш. Ер нь Монгол хүн биш болчих. Энэ баталгаатай одоо тийм амьсгалтай үзэгдэлд өртөж байгаагаа бүхнийгээр таньж мэдэж сүүлчийн боломжийг ашиглана гэх юм бол энэ 40 дахь жилийн битүүний өмнөх 39 дахь жилийнх нь төгсгөлийн ажиллагаа болох 5 сарын 15, 16, 17-ны өдрөөс 5 сарын 30-ны хооронд нэгдэх эснэгдэхээ шийдэх хэрэгтэй болчиход. Яг үнэндээ бол та нар Хятадтай, Манжтай, Төвөдтэй, Тангалтай хар сарын шинийн нэгэндор хар тангад золголт хийдэг ч гэсэн 8-наас нь 15 хүртэл та нар ойртын бурханд ханддаг. Яг энэ хандлагаа та нар одоо зүй ёсоор ухамсартайгаар халахын анх дугаар эзэн хаан өндөр гэгэний бүтээсэн тэр ахиичүүдийн алтан ахиичүүдийн бурхны үлд ариун үлд нэгдэхгүй юу гэдгээ шийдэх хэрэгтэй байна. 5 сарын 30-наас хойш та бүхэн аль хэдийнэ могоон эрэнд могоо жилийн могоо сарын үйл явдлыг үргэлжлүүлж үлдэж байгаа учраас морьтны явдалд нэгдэж чадахгүй. Тэгэхээр Тэмүүжин Чингис хаантай дорныхан яаж нэгдсэн бэ гэдэг асуудал гарч ирэхэд 3 удаагийн нэгдэл байгаа. Нэг нь бол төрхтөн нэгдсэн. Үлгийг нь авчирж өгөөд, өдийг нь сөхөж өгье, моринд нь мордуулж өгье гэж нэгдэж байсан жарчуудаа өгнө энтер нэгдэл байгаа бол дараачих нь нөгөө жамуухтай нэгдэх үед нэгдсэн явдал байгаа. Өөрөөр хэлбэл нэгэн гүнжилдор буюу тэр цасан мөсөн хучлахтаа 18 сарын турш өвлийн улирлыг туулан амьдрах үед нэгдсэн нэгдэл байгаа. Дараачих нь жамуухаас салаад нүүхэд нэгдсэн нэгдэл байгаа. Жамуухаас салаад нүүхэд. Тэгэхээр 5 сарын 30 Тэмүүжин жамуух хоёрын одоо салах цаг ирж байгаа. Тэмүүжин жамуух хоёрын сүүлчийнх нь нүүдлийн төгсгөл. Ер нь бол тэд 5 сарын 16-нд салсан. 16-нд салсан. Тасралтгүй нүүсээр байгаад очих газараа бол 6 сарын 1-нд очсон. Тэр бол адууны бэлчээр байсан. Өндөр уулын нугад адуунд хоолтой болно гэж Тэмүүжин Бүрт 2 мэдээж шинхэн төрсөн зэвчийн хамт адууны бэлчээрлөө азарггүй унаг 3 явсан. Харин жамуух өөрийнхөө албад иргэдтэйгээ хамт
хонин тоолтой гэж гол руу яваад дайсагнас нь үйлдэлд орсон. Яг энэ одоо зааг дээр та нар ирсэн. Тэгэхээр 5 сарын 14, 15, 16, 17 өдрүүдэд та нарын хувьд бол аргын шинэ он тоолтын энэ олон эхлэлүүд ирж байгаа. Аргын шинэ он тооллоо. Тэгэхээр арга бэлэг гэж яриад байдаг мөртлөө аргаа мэддэггүй хүмүүс бэлгийн тооллуудаас яриад байдаг нь яг одоо та нарыг Монгол хүн биш гэдэг албан ёсны ийм дансанд орох болчиход байна. Энэ тухай та нарт ард иргэдэд олон удаа хэлж ярьсан. Түүнчлэн энэ үйл явц нь цаашдаа маш хорлолтойгоор үргэлжилж байгаа учир шалтгаан нь юу вэ гэх юм бол энэ үйл явц нь цаашдаа ийм байдалд хүргэж байна. Та бүхэн могооны бэлчээрт үлдэж байна. Тэгвэл одоогоос 120 жилийн өмнө адуу могооны бэлчээр салсан тэр хүчтэй газар хөдлөлтийн нөгөө иргэдээр ангад үйлсээд тэрний нэг талд нь морины бэлчээр нөгөө талд нь хоньны бэлчээр үлдсэн мэт ийм байдал та нар үлдэж байна. Яг ийм санал дүгнэлт өөр бусад улс орнуудад хийгдэнэ. Македончуудад, Афинчуудад, Грекийн өөр олон одоо намтын ясныханд яригдах юм сэдв болчиход байна. Мөн энэ шалгуураар хүн төрлөختөнг цаашид хэн байх, яаж хөгжих, ямар хөгжлийн горимд орох энэ асуудлыг өнгөрсөн одоогийн шийдэх ийм тохиож байгаа юм. Тэгэхээр би та нарыг өөрсдийнхээ сонгосон улсын хурлын гишүүнтэйгээ энэ асуудлыг шийдэх хэрэгтэй. Ямар ч байсан улсын хурлын гишүүд 126 хүн энэ Монгол хүн байх эсэх талаарх энэ мэдээллийг аваад зүгээр өнгөрөхгүй байх гэж бодож байна. Тэд нар ямар нэгэн хэрэгцүүлэг, ярилцлага хийж яах вэ гэдгээ төр засгийн хэмжээнд шийдэх байх гэж итгээд би ийм адны тод мэдээлэл үлдээгээд явсан. Ер нь бол засгийн газраас надад өгсөн чиг хандлага бол одоо иргэдтэй шийдээд иргэдийн зүгээс дэмжлэг авч энэ асуудлыг ярихыг санал болгосон. Иргэд дэмжихгүй явсаар байж өнөөдөр хүрсэн нь үнэхээр Чингисийн монголчууд маш цөөхөн өөрийгөө Чингисийн монголчууд гэж ойлгодог хар кредүүд хар сардор нэгддэг дорныхан бүгдээрээ жамуухан монголчууд болохоо аль хэдийнэ баталжээ. Тэгэхээр одоо адууны бэлчээр үү, могоон бэлчээр үү, эсвэл хүн цээжтэй адуу юу, хүн цээжтэй могоо юу гэдэг асуудал дээр ирсэн 40 жилийн дотоодын хагарч бутарлын төгсгөлийн үр дүнг одоо шийдэх цаг болжээ. 40 жил. Энэ бол сүйж яхан. Тэгэхээр энэ 40 жил бол банк Троен дайны ялалтыг эрүүлэх цаг мөчтэй холбоотой үргэлжилдэг шүүлтийн хугацаа буюу өөрөөр хэлбэл энэ бэргний он тоолол 312 мянган жилийн сүүн замын дагуу үргэлжилдэг ихэн хүүгээ сүүгээр хөхөлж сүүгээр ундалж тэжээж хөгтөн амьтны амьдралаар амьдарч байж амьд үлдэх энэ процессын тухай яригдж байна. Тэгэхээр түүнээс өмнөх үед нь сүүн замын тойргийн амьдрал эхлэхээс өмнөх үед нь бол эцгийн эрхт ёс байсан, үргэлжилж байсан. Тэрнийг зэрэгцээ ертөнцид мөн үргэлжлүүлж байгаа нь Алтан ордынх нь эх орон гэж яриад байгаа нь бол тэргэл улаан наран сарн өдрөх та нарын баримжаа бол тангад эх орны тухай асуудал яригдж байгаа. Ийм эмгэнэлтэй зөрүүтэй үйл явдлын төгсгөл ирж байна. Тэгэхээр би энийг та нарт сүүлчийн удаа сануулгыг өгч байна. Монголын ард түмэн төр засагтайгаа жамуухан монголчууд адуу хулгайлдаг, адууны хулгайчийг өмөрдөг жамуухан монголчууд жамуух бол Бодончир Монхгийн
дээлтэй төрсөн ахмад хүн шүү. Тэ. Эсвэл та нар Тэмүжин Чингис хаан бүрт 43-ыг дагсан өндөр уулын адууны бэлчээр додох тэр нүүдлийг дагах уу гэдэг сонголтоо маргаашаас эхлээд төр засаг ард түмэнтэйгээ бүгд хилцэж ярьж шийдэх хэрэгтэй болсон. Хин нэгний хүүхдийн өмөл готл цамц машины үнийг сонирхох биш, харин таны хувь тавилан чиний үр хүүхдүүд ирээдүйд хэн байх вэ гэдэг асуудал албан ёсоор тангалууд байх, тайчууд байх, урайхаачууд байх дэбомэд хэн байхыг би хэлж мэдэхгүй. Ямар ч байсан та нар монголчууд байх боломжоо яг маргаашаас эхлээд алдаж байгаа. Ягаад гэвэл та нар хизээч аргын тоол эхлүүлдэггүй. Аргын тоолол эхлүүлдэггүй. Алтан бэргэний тоолол эхлүүлдэггүй. Алтан бэрийн тоолол эхлүүлдэггүй. Энэ ялгаатай. Бүгд ялгаатай. Ийм олон он тоол байгаа. Тэр алтан бэргэн гэдэг нь өөлөн их, алтан бэр гэдэг нь бүрт хатна. Бүрт хатны он тооллын тухайд яг одоо ярьж байна. Та нар энд нэгдээгүй дүүхэрсэн өөлөн их он тоолол нэгдэх ямар ч боломжгүй. За ингээд та нар бүрт хатныг ад үзэж, бүрт хатныг эсэргүүцэж, түүний том хөөг эсэргүүцэж, Тэмүжин Чингис хааныг амьд байхад нь ийм эвгүй сануулганд орсон нь бүхнийг нууцлж юу ч мэдэхгүй бол юу ч биш байх замд нь оруулах тэр сонголтыг та нар өөрснөө өөртөө хийжээ. Тэгэхээр одоо бүх ард түмнэрээ хэлц, яр, хаана алдсан, яаж буруудсан маш яаралтай Монгол орныг та нар тангадын тахилганаас, уул авааны тахилганаас чөлөөлж, цэвэрлж байж Монгол хүн байх тэр боломж их Монголын үйл хэргийн үргэлжлэлд нэгдэх ахмад монголчуудын, эгэ монголчуудын, акэ монголчуудын их бэргэний энэ үйл хэрэг 300 мянган жилийн түүхтэй. Та нарын хувьд бол төвд тангад, хэдэд манж, төмөн жилийн наран гэрэлд он тооллуудаар дурсдаг. Түүнээс чинь илүү 300 дахин илүү урт хугацааны төв хувь соёлоор Монгол эх орон хэмээх энэ үйл хэрэг өрнөж хүндрэлтний төвхөнд шин сэргэн мандалтуудыг эхлүүлж байжээ. Тэгэхээр одоо зуны наран тэнцлийн 6 сарын 22-наас өмнө 6 сарын 15, 16, 17-ны өдрүүдэд Евразийн акэчүүдийн сэргэн мандалт эхлэх гэж байна. Евразийн акэчүүдийн сэргэн мандалт 40 дахь жилдээ эхлэх гэж байна. Та нар үнийг 40 жил эсэргүүцсэн. 39 жил эсэргүүцээд 40 дахь жилээ эсэргүүцэж байгаа. Тэр та нарын хувьд одоо өөрсдийгөө сүүлчийн удаа Монгол хүн байхгүйгээ тэр гормигаа тэргэл улаан өдрийнхөө аль эсвэл тэргэл хар өдрийнхөө гэдгээ таньж мэдэж шийдэх, могоог алдаг, зууг алдаг, бух алдаг, үнэ алдаг, бар алдаг, эсвэл арслан бартаа нөхрөлдөг, ирвэстэй нөхрөлдөг, тэднэрийн зоон дээр нар мандалдаг. Энэ үйл явдал Евразийн шин түүхийн шин эхлэлийг тавих гэж байна. Тэгэхээр маш их улс оронд энэ тухай мэдээлэл хүрч, энэ бол хүндрэлтний үйл хэрэг болж байхад та нар энийг эсэргүүцсэн, гутаанд оромжилсан энэ үйл явдлаараа энэ үйл хэргийн гадна байсан сүүлчийн 40 жил багаар ихээр бодох юм бол сүүлчийн 900 жилийн төв хувь соёлын
ондоошлоо таних цаг иржээ. Энэ бол яг одоо та нар дэлхийд дахинд гологдох тэр эрсдийг үүсгэж байгаа. Эрсдийг үүсгэж байгаа. Тэгэхээр та нар нэгэнтээ л Ахичуудын түүх хувь соёлыг гаргаж ирэхийг хүсэхгүй, тэрнийг дарж дарамтлаж доошоо хийж хард ирээд танgadууд манжуудын түүх хувь соёлыг гайхуулах гэж түүний өмсөн хувцс өмсгөлээр гангарч гайхуулж түүний баяр наадам зан үйлийг хийж байгаа явдлынхаа төлөө зожиосгдож байна. Энийг би дуулахгүйгээр өнгөрч болохгүй учраас би та нар шиг дурын асуудлаар зайв хийж явдаггүй учраас энэ асуудлыг та нарт анхааруулга болгож хэлэхдээ энэ асуудлыг улсын хурлд бүх гишүүдтэй мэдээлэл хүргэж улсын хурлаар хэлэлцэх шатанд оруулсан шүү. Тэгэхээр та нар ч гэсэн дэмжиж улсын хурлаар хэлцээд яг Монгол гэж юу гэдэг юм? Яг яаж байдаг юм? Ямар ялгаатай юм? Бид нар юугаараа буруутчаад байгаа юм? Яг энийг л олох хэрэгтэй. Та нар буруутсан. Угаасаа огт мэдхгүй юмыг мэддэг дүр үзүүлэх маш хэцүү гэдгийг та нар баталсан. Энэ асуудлаа маргааш улсын хурлын гишүүдэд очсон мэдээллийн дагуу нин яаралтай бүх нийтээр улс орноороо хэлцэж Монголоо хайцгаа алдагдсан Монголоо олохыг хичээ. Яг энэ дүрээрээ ингэж хиттийн хар сардор манж сангав дээл ховц өмсөж би Монгол гэж итгэх юм бол та нар хүн төрөлхтний түүх хувь соёлын 300 мянган жилийн түүхэнд багтахгүй Монгол хэмээх ойлголт бол их хожим үлсэн ойлголт. Тун хожим үлсэн. 300 мянган жилийн өмнө, 40 мянган жилийн өмнө юу гэж нэрлэдэг байсныг та нар одоо хүртэл ойлгохгүй, мэдэхгүй байгаа. Энэ л том асуудал. Ийм учраас бүгдээрээ энэ асуудлыг хэлцэх хэрэгтэй. Ахичуудын сэргэн мандалд зөчийн төрсөн нутгаас эхлүүлнэ. Түүний өмнөх танилцуулгыг хийхийг оролдож байна. Зөчийн төрсөн нутгаас эхлүүлэх хэрэг бол Евразих алтан уулаар дамжаад явна. Зөчийн төрсөн нутгаас халахын нутг руу дусал цэнгэг ус, дусал цэвэр агаар хур тундас орох боломжгүй. Энд л та нарын эмгэнэл байгаа. Тэгэхээр Зүчхааны төрсөн нутгийг дэлхийд зарласнаар өөлөн их түүний хамаатан төрлийн нэг угсаатны бүрт хатны гайхамшиг түүний түүх хувь соёлын дахин эргэн сэргэн мандалтыг эхлүүлэх гэж байна. Бүрт хатан бол Тэмүжин Чингис хааны нэгэн биеийн тал, нэгэн гэр бүлийн бүрэлдэхүүн. Тэмүжин Чингис хааны дараах бүх үйл хэргийг бүрт хатан үргэлжлүүлсэн. За энэ тухай ярих юм бол та нарт ямар ч ойлголт байхгүй, харин ч бүр эсэргүүцэх ийм хандлага дахин нэгтлээрээ энийг би та бүхэнд сануулахыг хүссэн. Өөр одоо та бидний донд ярилцах сэдв бараг дуусжээ. Анхаарал тавьсанд баярлалаа.